Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сургууль жилийн амтлагийн би бүрэлдэхүүн маань наадмын нээлтэнд очиж бүжиглэхээр наадмын талбай дээр хүрэлцэн ирсэн байна. За бид бүгд наадмын талбайн хажууд майхнаа бариад бэлтгэл ажлыг хангахаар бэлтэж байна. За энд манай Тэмүүлэн болон Сондрын ээж, Засны хийгээ ээж аауд маань майхнаа бариад бидний арын албанд туслахаар ирсэн байгаа. Энд манай эцэг хөдөө майхан байна. Эцэг майхан маань Засны хийгийн ээж болон Бямбах Анугийн аав маань хамтран барилцж байна. Энэ майхан маань 3 тасалгаа майхан байгаа. Тэгээд энд хоол хийн, хамран утан бүцүүлэг хийн. За ийшээ манай ингүүнээ маань морь ээж рүү явж байна. Яг морь ээж гэхлээр Монголын төрийн ачны шаргах гэх бүжгэн дээр манай ингүүнээ намын эрдэнэ хоёр маань ээж хоёр болж бүжгэлдэг байгаа. За бид бүгд нь тоглолтынхаа ээлжиг бүлэнгээ нүүр бодолтоо хийж байна. За нүүр бодолт хийхэд бол маш нарийн мэдрэмж шаарц ажил гэдэг байгаа. За математиктэй бас ээлжиг бүлэг зураа жоохон аялна, зугаацна, нутгийн сайхны мэдрэн. За бид гурав одоо багш руугаа явж байна. Манай багш юу хийж байна вэ гэхлээр манай хүүхдүүдтэйгээ ирээд Морь спорт ууштай холбооны 30 жилийн болоод Баян зэрэг дүүргийн хажуурт Морь спорт ууштай. Тэр шинэртэйгээ ордон бүлэг морьтойгоо бүрээд ирсэн байна да. Морьны орлох гэдэг. За бид бүгд өглөө эрт цуглаад өглөө жөнгөө аян замд яваад мөн бэлтгэл ажлаа хангасаар жаахан өлссөн тул өдрийн хоолоо идцгээж байна. Өдрийн хоол нь маань хөнгөн снэк болон талах, ям, өвөрцөг гэх мэтчлэн зүйлүүд багтсан байгаа. Хэсэг хугацааны дараа бид хэдэн бүжиглэгчийн тэр үед болцгаая. Баяртай. Зя бид нэр одоо нүүр бодолт хийж дууссан, хувцас өмссөн, гарах ээлжээ хүлээхлүүлтлээ. За энэ зураа бид нэр ярьж суух мөн бие биетэйгээ хөгжилт гэх мэтчлэн зүйлийг хийдэг байгаа. Биднэрт баг зэргийн бас лекц багш маань тавьдаг байгаа. За ингээд бид наадмынхаа нээлт рүү алхаж байна. Одоо бид бүжиглгээд наадмын нээлтийнхаа асарт хүрэлцэн ирсэн байна. За бид бүгдээрээ зураг даруулаад бас наадам яаж хэрхэн үргэлжилдгийг бас сонирхон сууж байна. Энд манай намайг дэлчхэнж байна. Тийм ээ яваад. За бид бүгд нь бүжиглэж дуусаад тоглолтынхаа нүүр будгийг арилгаад арьсан амраагаад энгийн хувцас олж өмссөн байна. За энгийн хувцас олж өмсөөд тоглолтынхаа нүүр будгийг арилгахна гэдэг бол үгээр хэлшгүй сайхан мэдрэмж байдаг. За манай багшийн маань уралдуулсан морь барайнд орж ирж байна. Энэ мэдрэмж бол сайхан мэдрэмж байдаг юм байлээ. За энэ гүйж байгаа хүмүүс дийлэнх хөөн хаашаа юу хийх гээд яах гээд гүйж байгаагаа мэдэхгүй хүмүүс гүйж байна. Яг орох 500-600 метрийн өмнө суугаад оруулах сараагаал явуулаад олчихлээ. Эсто. Хэдэн дэд нэр юм жаа. Хараныг хөдөө байс үр шимээ. Хар хэд огног гэж юу? Хэдэн үзлээ биш. Сар юм биш. Таг бүрдээ нэг хүлээгээд. Тэг сар. Яг хөдөө яг ингэж амраад морь истний юм шиг надад юм. Гарч байна.
Ану маань санамсаргүй байдлаар явж байгаад хөлөө гэмтээгээд багш маань тэр дорнд арга хэмжээгийг авсан байгаа. За бид бүгд одоо ариун хоолоо идцгээж байна. Нөгөө нэг уйлж өсөх охин маань хоол идэж сууж байна. За наадмын оройны шоуны ихэнх үе буюу хөгжилдөх үе явж байна. Удаан төлөвлөсөн мөн хүсэн хүлээсэн үе буюу гал тойроод маршмеллоу шарж идэнгээ бивинтэйгээ ярилцаж оройг өнгөрүүлсэн байгаа. За ингээд бид нэр орой нэлийн оройтч үндэцгаасан болохоор бүгдээрээ өглөө жоохон тимхэн сэрлээ. Тэгээд одоо өглөөний цайгаа уунгаа эцэг эхчүүдтэйгээ уунаа тоглолцоож байна. Энэ уунаа бол үнэхээр сонирхолтой тоглоом, нэг хүнийг 22 хуулдаг. За ингээд манай багш маань хөгжөөний нэрэмжит даагыг уралдуулахаар авч ирсэн байна. Энэ нэрэмжит дааг маань барианда амжилттай орлож ирсний дараа бид нэр Улаанбаатарын зөв хөтөлбөр ачаа бараагаа бэлдсэн байгаа. За энэ когногийн хугацаанд биднэрт маш хөгжилтэй, сургамжтай, дурсамжтай зүйлүүд их болж өнгөрлөө. За ингээд Улаанбаатарын зөв бүгдээрээ хөтөлцгөөе. Улаанбаатар хотын зүг явах замдаа хамтлагийнхаа охтуудыг замдаа фитнес хийсэн байгаа. Харин тийм ээ. За ямар нэг шээ. Ямар нэг. Нөгөө хэдийгээс шараагаар бодоод хийчихсэн. Баг. Багшийг асуулсан юм уу? Бидний бичлэгийг дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.